нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг бол улсын хурлаар батлагддаг үйл ажиллагаагаа хараа тусаар явуулах гэж л хуулинд нь тэгж зааж өгсөн юм шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ сайд давамгайлдаггүй нийгмийн даатгалын харилцаанд орждог бүх байгууллагуудын төлөөлөл орсон байх хэрэгтэй. Гэсэн утгаар бид ингээд сонгоод тэгээ ингээд тайлангийн ярьж ин л та. За тайланг ингээд бүхэлд нь харахад бол статистикийн ингээ харж яхад бол дэвшил гарсан байна. Гэхдээ хэд хэдэн асуулт байна л да. Нэгдүгээрт нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, болон хөрөнгийн бирж гэх мэтээр энэ институцүүдтэй уялдуулах талаар 14 онд бол тайланд юм харагдахгүй. 15 онд юу хийсэн? Ер нь 14 онд энэ чиглэлээр юм хийсэн үү юу гэж. Сангийн чинь гол зорилго бол энэ шүү дээ. Хоёрдугаарт нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн оролцогчдоос асуулт асуумаар байна л. Ганбаатараас эхлээд асуулт асууя. Та энэ хуралд энэ 14 онд хичнээн одоо энэ хуралд оролцсон. Хичнээн асуудал тавьсан. Ямар асуудлууд? Тэр чинь яаж хэрэгжсэн бэ гэсэн ийм асуулт тавь. Үйлдвэрчний эвлэлийг төлөөлж байгаа Амгалан Баатараас бас тийм асуулт тавь. Хичнээн удаа оролцсон. Хичнээн асуудал гаргаж тавьсан. Хичнээн шийдэгдэж яасан гэж. Өөрөөр хэлбэл бид оролцоог хангаж ээж энэ үндэсний зөвлөл утгаараа ажиллана. Гуравдугаарх нь албан бус эдийн засгийг хариуцж байгаа. Тэрний төлөөлөл болж орсон. Тэрнийг яагаад оруулсныг бид бас тухайн үед нэг яг сайн бодох хэрэгтэй байж. Албан бус эдийн засгийн contribution одоо хувь нэмэр нь энд ямар байна гэдгийг энэ талаас нь бодож бас хүнд байхгүй байх шиг Эрдэнэ сайдаас асууя. Албан бус эдийн засгийн энэ төлөөллийг оруулснаар Монголын албан бус секторын, Монголын үндэсний даатгалын хөрөнгийг бий болгоход ямар ахиц гарсан бэ гэдэг нэг асуулт. Энтэйгээ шууд холбоотойгоор бас нэг асуулт нь Монгол улсын нийт малчин өрхийн хичнээн нь нийгмийн даатгалын харилцаанд оролцож байна. Орлого болон зарлага, тэдэнд зориулсан орлого болон зарлагын тоог хэлж өгнө. Нэг юм асуулт. Саяхан одоо жилийн өмнө танай яамнаас хүн амыг амжиргааныхын төвшнгөөр нь 20% агаад. Тэгээ энэний материалыг би одоо хүртэл авч чадахгүй байна л да Эрдэнэ сайд. Та хэлээл яах юм? Нөгөө хүмүүс чинь өгдөгөө. Тийм. За тэгээ тэрнийг нэг бушуух өгчээр би яагаад гэвэл энэний дээр суурлаад нийгмийн даатгал, хүн амын одоо хөгжил энэтэй холбоотой бүх асуудал Монгол улсад их цаашаа зөв явах хэрэгтэй юм байна. Тийм учраас энийг хэрэгтэй байна гэсэн ийм асуултанд хариулж өгье. Ганбаатар байна уу? Сая байгаад ах шиг байсан. За Амгалан Баатар. Эхлээд Эрдэнэ сайд, тэгээд Амгалан Баатар, Ганбаатар гэсэн дараалал дээр хариул. Эрдэнэ сайдын микрофоныг. За, дэмжлэг шүнний асуултанд хариулъя. За, нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа, сангийн одоо зорилгыг одоо зөв оновчтой болох ялангуяа хөрөнгө оруулалтын чиглэл рүү чиглүүлэх тал дээр юу хийж байгаа вэ гэдэг. Өнгөрсөн 2013-14 онд бол үндсэндээ яг энэ чиглэлээр бол бодиттой ажил хийгдээгүй. За 15 онд бол харин Монгол банк, сангийн яам, за барилга хотоогуулалтын яам гэдэг холбогдох яамдууд дээр нь одоо ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг гараад ингээ ажиллаж байгаа. За энэ ямар зорилготой ажил вэ гэхээр эхний ээлжинд одоо Монгол банкн дээр хэрэгжиж байгаа төслөөлбөрүүд буюу одоо ипотекийн зээлээр одоо үр дүнд бий болсон хөрөнгөөр баталгаажсан үнд цаасыг одоо тэтгэврийн даатгалын санал руу одоо нийгэмд засгийн газар өөрөө 8.8 их 80-ийн өртөө байгаа. Энэ дээр одоо дотоод бонд гаргах замаар одоо энэ арилжааг хийгээд ингээд энэ үнд цаасыг одоо шилжүүлье. Энэ үнд цаасыг шилжүүлснээр жилдээ нэг 480-500 орчим тэрбум төгрөгийн одоо бодит төлбөр орлого бол тогтмол орж ирэх юм аа. Энэ бол одоо манад байгаа хамгийн чанартай сайн ийм үнд цаасаа гэж ингэж үзэж байгаа. Тэгэд энэ боломжийг судлах ажлын хэсэг гараад нэлээд үр дүнтэй ажиллаж байгаа.
За удахгүй ингээд энэ одоо асуудлуудаа хэлэлцээ тогтолцоонд өгч чадах юм бол энэ асуудлыг хурд руу оруулж шийдвэрлэхээр ингэж зорж ажиллаж байгаа гэдэг. Энэ бол одоо өнөөдөр 15-нд нийгмийн даатгалын сангийн менежментийн чиглэлээр хийж байгаа одоо маш том одоо ажиллаа гэж ингэж харж байгаа. За албан бус секторын хувьд бол одоо яг өнөөдөр тодорхой дөрвтэй судалгаа ажлууд бол хийгдээгүй. Яг үүнд бол бид нар нийгмийн даатгалынхаа сангийн орлого, зарлага за одоо өдөртмөн ажилтайгаа зуралдаал үндсэндээ бол таарч байгаа. Яг энэ чиглэлээр одоо бас яг чиглэсэн судалгааны мэргэжилтэн байгууллага гэдэг байхгүй. Одоо нэг өгүүлэхэд бол чадвах бол хүрхгүй байгаа. Энэ чиглэлээр бол цааш бас анхаарч ажиллах шаардлагатай гэж бодож байна. За малчин өрхийн хувьд бол нийт одоогийн малчид бол 32.7 мянга буюу одоо нийт одоо 10 орчим хувийг л малчид бол шимтгэлэгчдийг бол эзэлж байгаа. За яг юун дээр орлого зарлага дээр би яг хэлж мэдэхгүй байна. Тэрийг ажлын хэсгээс хэлчихтэй. Ажлын хэсгээс хэн хэлэх вэ? Гараа өрг. Даштондог. Тэр нэгдүгээр микрофоныг өгч. Байраа солиос авч та. За малчтын хувьд бол нийтдээ нэг даатгалын сангаас 61 мянган малцсан бол тэтгэвэр авч байгаа. Нийт малчтын нийт тэтгэвэр авагчдын 300 гаруй мянган малцтай тэтгэвэр авагчдын дооноос бол 61 мянган малцсан бол тэтгэвэр авч байгаа. За Ганбаатар юм гэлэгч. Гишүүнээс авдаг. Тэтгэвэр авдаг. Төлдөг нь 32,700 байгаа. Тийм. Малчтын хувьд бол шимтгэлэлт орлогын доод хэмжээ бол 192,000-аас төлж байгаа баг. Орлого мэдүүлэл. За ойлгомжтой. За Амгалбаатар юм гэлэгч. За Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ нийгмийн даатгалын үндэсний зөвлөл одоо зөвлөлийн одоо хурал үйл ажиллагаа гишүүдийн оролцоо бол одоо гишүүдийн оролцооны хувьд одоо тайлбар хэлэхэд бол оронтооны бусаар энэ зөвлөлийн үйл ажиллагаанд оролцдог. За 2014 оны хувьд бол энэ нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн одоо тайлангаар бол 6 удаа албан ёсоор хуралдсан. За энэ 6 удаагийн хуралдааны хурлын одоо дөрөвтүүл одоо бичилж оролцсон. За юуны хурлын одоо журмын дагуу бол бас тодорхой өөрчилж одоо үндэсний зөвлөлийн даргатай зөвшөлдсөж орны хүнийг бас байлцуулах юм боломж байдаг. За үлдсэн 2 хуралдан бол бас холбооны одоо асуудлыг хариуцсан одоо ажилтнаа бол оролцуулж тодорхой саналыг бол бас өгч ажилласан. За тодорхой одоо ямар санал бас энэ хугацаанд өгч одоо холбогдох шийдвэрт одоо тусгуулав гэж асуусан. Ялангуяа одоо төрөөс тэтгэврийн даатгалын чиглэлээр баримтлах энэ бодлогын хүрээнд одоо 3 удаа албан ёсоор албан бичгээр санал өгсөн. За нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөө хагас жилээр бүтэн жилээр гардаг. Энэ хагас жил бүтэн жилийн ажлын төлөвлөгөөнд бол одоо гишүүний хувьд за Монголын үйлдвэрчний эмнэлгийн холбоо даатгуулагчийг төлөөлж байгаа төлөөллийн хувьд бол албан ёсоор бичгээр одоо саналаа өгч. За энэ бичилж оролцсон одоо 4 хурлын явцд бол хэлцэж байгаа асуудлын хувьд бол одоо шаардлагатай үед санал бодлоо одоо илэрхийлж ажилласан. За бусад одоо энэ албан ёсны 6 хурлаас гадна одоо үндэсний зөвлөл бол бас албан бусаар одоо зөвшөлдсөх, санал бодлоо солилцох энэ асуудал бол одоо чөлөөтэй байдаг. За түүнээс гадна Монголын үйлдвэрчний эмнэлгийн холбооны ерөнхийлөгчийн хувьд бол бас энэ нийгмийн даатгал, за нийгмийн даатгалын одоо гол одоо энэ сан одоо үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бас олон чиглэлээр одоо санаа бодлоо бол солилцож ажилласан гэж үзэж байгаа. За Дэмбэрэл гишүүд тодруулъя. 1 минут.
Дэмбэрэл гишүүний микрофоныг өгөөч. Болдгоо. За. За Эрдэнэ гишүүн сайдаас нэг нь тодорхойлч. Тэр санхүүгийн зохицуулах хороо биш тийм ээ. Санхүүгийн зохицуулах хороо чи одоо энэ хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн бирж гээд гэтэл энэ харилцаанд санхүүгийн зохицуулах хороо байхгүй. Танаа хоёрын ам, дээр нь сангийн ам бол ордог бах тийм. Ингээ орчхор чинь энэ танаа сангийн чинь санхүүгийн харилцаанд оруулахад бас хүндрэлтэй байгаа юм шүү. Гэдэг талаас би нэг бас тодруулга авмаар байна. Хоёрдугаарх нь би тэр үйлдвэрчний эвлэлийн Амгалан Баатараас малчин хүн чинь бол одоо бас үйлдвэрчний эвлэлийн хараанд байх хэрэгтэй тийм ээ. Тэгээ 32 мянган төлчөж 62 мянган одоо аваад байдаг ийм чинь их шударга биш шүү дээ. Малчтыг энэ нийгмийн даатгалын харилцаанд оруулах талаар танах салбаруудаараа дамжуулж одоо 14 онд юм хийх үү, хийс юм уу, 15 онд ер нь хийх үү гэсэн ийм асуулт. За Эрдэнэ сайд юм. За ер нь бол нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуулах чиглэлээр бид нэлээд одоо гол анхаарлаа чиглүүлж ажиллаж байгаа. За одоогийн байгаа нийгмийн даатгалын сангийн бөөгнөрсөн бөөгнөрл буюу төвлөрлийг одоо задлах, зөв оновчтой хэлбэр шилжүүлэх энэ чиглэл рүү ажиллаж байна. Одоо эхний ээлжинд эрүүл мэндийн даатгалыг бол бий даалгаж одоо хуульчилж чадлаа. Одоо 7 сарын 1-ээс эхлээд энэ байгууллагын бие даасан ажиллагаа шилжинэ. За дараа нь тэтгэврийн даатгалын тогтолцоог одоо бие даасан тэгээд олон давхрын тэтгэврийн тогтолцоогоо шилжүүлье гэдэг ингээд одоо ажиллаж байна. За энэний дараа тэтгэмжийн нэгдсэн одоо тогтолцоороо оруулъя гэж байгаа. Тэгэхээр энэ явцад бол жишээ нь санхүүгийн зохицуулах хороо маань чухам аль сантай одоо илүү төлхөө ажиллах боломжтой маа гэдэг дээр судалж бод холбоотой хуульд энэ одоо чиглэлийн зохицуултыг бол тусгаж өгнө гэж бодож байна. Би бол тэтгэврийн бие даасан байдлаа тэтгэврийн одоо даатгалын сангийн үйл ажиллагаа ялангуяа үр ашигтай үр дүнтэй хөрөнгө оруулалтын сан хэрэг болно гэж тооцож байгаа бол энийг санхүүгийн зохицуулах хороотой адилхан уялдуулж ажиллах нь зөв л гэж харж байна. Болтгоо маань төсвөнд энд байгаа. Ван ди нийгмийн даатгалын сан маань одоо бол яг одоо энэ хуулиудын өөрчлөлтөөр энэ сангийн бие даасан байдлыг бол бий болох тал дээр бол бид анхаарах хэрэгтэй. За Ганбаатарын ерөнхий гишүүний микрофоныг өгье. Асуусан асуулт бол үндэсний зөвлөлийн хуралд хэдэн удаа оролцсон? Ямар асуудлууд тавьж шийдвэрлэлөө гэдэг талаараа товчхон хариулъя. Дөрөв. Байна. За. Би бол одоо хурал зарлах болгонд л одоо очиж оролцдог хамгийн идэвхтэй гишүүний нэг л дээ. Тэгээд одоо хамгийн гол нь нөгөө тэтгэврийн энэ нийгмийн даатгалын сангийн шинэ хөрөнгийн бараг 50 орчим хувь 40% нь бүрдүүлэх ажил олгогчийн төлөөлөл учраас өөрийнхөө хөрөнгийг манад очиод Эрдэнэ сайтд бол их л үздэг л дээ. Тэгээ ямар ч байсан бид нар бол энэ нийгмийн даатгалын хөрөнгийг бол зур урд өмнө байснаас бол арай л дээр л байлгаж байгаа л гэж бид нар ингэж үзэл байгаа юм. Тэр бид нар одоо энэ хурлын протокол энэ төр дээр үзэх юм бол одоо байгаа л да бүр одоо хилцэж байгаа. Тий хилцэж байгаа асуудал болгон дээр бид нар бол өөрийнхөө байр суурийг илэрхийлдэг байхгүй юу? Хамгийн гол нь одоо даатгал төр. За ойлгомжтой. За нэг ч оруулахгүй. За Амгаланбаатарын ерөнхий гишүүн нөгөө малчтай холбоотой асуултанд нэрэлж. За энэ 2014 оноос өмнө бол энэ малчтын хөдөлмөр эрхлэлтийн асуудал манай үйлдвэрчний эвлэлийн байгууллагын одоо зохион байгуулалтаас нэлээд хол хөндөй байсан. Тэгээ манай хөдөлмөрийн яамны одоо идэвхтэй одоо дэмжлэг оролцоотойгоор энэ малчтны хөдөлмөр эрхлэлтийг одоо мэрэгжил гэж хүлээн зөвшөөрч тодорхой одоо сургалтанд суулгаж одоо мэрэгжлийн төвшөнд бас одоо хүлээн зөвшөөрж байгаа явдалд бол маш их баяртай байгаа. За энэ чиглэлээр манай салбарын одоо хүнс хөдөө аж ахуй байгаль орчны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо гэдэг бас олон жилийн түүхтэй манай Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тулгуур 4 одоо ийм том салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо энэ өнгөрсөн 2014 оноос хойш Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тодорхой чиглэл аваад дотроо яг энэ малчиттай ажиллах яг хөдөөгийн одоо мал ахуйтай харьцаж байгаа энэ одоо туслах болон
одоо үндсэн одоо малчтай харилцах энэ бүтцийг бол байгуулад орон нутагт бас энэ салбар бүтцүүдэд байгуулж байгаа. Тэгээ энэ бүтцээрээ дамжуулж одоо нийгмийн даатгалд хамруулах, за тэдний нийгмийн хамгааллын асуудалд бас анхаарал хандуулах, за улмаар энэ үйлдвэрчний хэвлэлийнхаа зохион байгуулалтанд оруулах замаар эрхийг нь хамгаалах энэ боломж болцоог бас судалж ажлыг хөвөл эхлүүлсэн байгаа. Гэхдээ яг өнөөдөр тийм үр дүн гарлаа гэсэн ийм ажлыг бол өнөөдрийн байдлаар бол хэлэх боломж байхгүй. Гэхдээ олон улсын хөтөлбөрийн байгууллагын бас энэ чиглэлийн одоо бас зөвлөгөө тусалцаа үзүүлдэг одоо байгууллагуудтай хамтарч өнгөрсөн 2014 онд яг энэ малчны хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар за зохион байгуулалтанд оруулах асуудлаар 2 удаагийн сургалтанд яг бүх аймгийн үйлдвэрчний хэвлэлийн холбоодын одоо асуудал хариуцсан ажилтнуудаа хамруулад ажиллаж байгаа. Энэ үл эхлэлийн байдалтай байна. Тэгээ нүүн дээр манай бас энэ өнөөдрийн одоо энэ улсын хурлын нийгмийн бодлого соёл шинжилгээ ухааны одоо байнгын хорооны хурлаар одоо манай нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн одоо жилийн ажлын тайланг одоо хэлцэж байгаа энэ одоо байдлыг одоо ашиглаж энэ үйл ажиллагаанд одоо манай нийгмийн даатгалын одоо үндэсний зөвлөл, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, за улсын хурлын одоо холбогдох байнгын хорооны зүгээс энэ үйл ажиллагаанд одоо бодиттой дэмжлэг оролцоо одоо үзүүлж ажиллахыг бас хүсэж байна. За Дэмбэрэл гишүүнийх хэлхий сонсч. За яг одоо ийм байдлаар одоо жишээлбэл манай номтой хоёрын оруулж ирсэн юмыг бол энэ болохгүй. Яагаад гэвэл шүү дээ. Энд чи үүрэг болгосон байна. Тэр гарчиг нь болохоор зээлийн хөв бавууруулах зарим арга хэмжээний тухай. Үр дүн бидэнд чухал байхгүй юу? Зээлийн хөв буурах нь чухал байхгүй. Тэгтэл энэ бол нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн үлдэгдлийг оновчтой байршуулах тухай л байхгүй юу? Тэгэхээр энийг бол тогтоол гаргалгүйгээр хуралдааны тэмдэглэлээр чиглэл эсвэл зөвлөмж байдлаар нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хараат ус байдалд нь халдалгүйгээр байнгын орооны одоо нэг тэмдэглэл юм уу ямар нэг юм гарнаа да тэмдэглэл гарсан хамгийн зохистой гэж бодож байна. Тэгэд энэ талынхаа нэг олон ярьсан асуудлуудын нэг төр нэлээд тэргүүнд нь тавиад ингээ оруулах хэрэгтэй. Би бол тэрнийг болно байх гэж. Тэг. Өөрөөр хэлбэл хэрэг бишэл биднээс нийгмийн даатгалын үндэсний энэ байнгын орооноос тэтгэврийн зээлийн хөв бууруулсаар энэ гэхээр эрднийгийн зөв болохгүй. Нөгөө банкны тухай хуулийн чинь байж байгаа байхгүй. Гэтэл бидэнд юу хэрэгтэй вэ? Энэ бүх хүмүүст юу хэрэгтэй гэхээр аль болохоор манай аав ээж өвөө эмээ одоо юу гэдгийг настайчуудын маань энэ амжиргаанд нь жоохон үрдүн чухал байна шүү дээ. Гэтэл энэ үрдүнд хүрэх арга хэрэгсэл нь бидэнд биш нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд байгаа байхгүй юу? Гэтэл саяны тэр эмэгтэй ирүүлсэн бичгийг үзэхээр ярилцсна гэж байна. Гэтэл өнөөдөр бид ярилцсангүй шүү дээ. Тэр асуудлыг чинь ярьсангүй. Бидний гар дээр одоо бид ингэж хилцлээ. Тэгээ ийм санал гарлаа гэсэн юм ирсэнгүй. Протоколын шинж байна. Тэрнийг бид хэлцээд тэгээд хэлсэн бол өөр хэрэг. Тэгэхээр миний зарчмын санал бол энэ зөв намтай хоёрын. Гэхдээ энэний агуулгын одоо энэ гарчгийн ахуулал нөгөө байнгын хорооны тэмдэглэл болгоод жоохон зөв болгож өгөөд зөв болгож өгөөд тэгээ дараа нь сонс. Өөрөөр одоо ингэ шууд яаж болохгүй. Тэгвэл бид нэрс ингэ тоолоход л би шийдэх болчих гээд байна л да. Ингээд харахаар. Тэгэхээр би бол яг ийм юмыг шийдэхгүй. Тэгэхээр би ингэж шийдэн. Би одоо бол тамс болцоо боломжтой.